дагуулагдах зураг, хүснэгт, томьёо гэх мэт ямар нэг объектуудад гарчиг оруулж өгч болно. Ингэснээр тухайн объектуудын гарчиг нэг ижил форматтай, дараас нь дугаарлалттай болно. Ингээд баримтад дагуулгадах зурагт гарчиг оруулъя. Эхний зургийг сонгоё. References tab-ийн Captions бүлэгт байрлах Insert Caption товчийг даръя. Харилцах цонхны Label хэсгийг харъя. Зураг, хүснэгт эсвэл томьёонд тайлбар өгөх хэсгээс шалтгаалan эдгээр сонголтуудын аль нэгийг сонгоно. Үүнээс гадна өөрийн хүссэн тайлбарыг нэмж өгч болно. New Label товчон дээр дарж өөрийн хүсчгүй тайлбарыг оруулж өгье. OK товчийг даръя. Үүний дараа жагсаалтад миний бичсэн тайлбар нэмэгдсэн байна. Үүнийг сонгож өгье. Position хэсгийг харъя. Бидний оруулж буй тайлбар зургийн дээр эсвэл доор гарах хэсгийг энэ хэсэгт тодорхойлж өгнө. Хоёр дахь сонголтыг сонгосноор тайлбар зургийн доор байрлана. Одоо Captions хэсгийг харъя. Зургийн дугаарлалтын форматыг мөн өөрчилж болно. Үүний тулд дараах товчон дээр даръя. Энэ хэсгээс хүссэн форматыг сонгох боломжтой. Мөн Caption хэсэгт дүрслэгдсэн уг тайлбарын араас өөр нэмэлт текстүүдийг бичиж өгч болно. Үүнийг одоо эсвэл дараа нь бичиж өгч болно. OK товчийг даръя. Зургийн доор дараах тайлбар гарсан байна. Үүний араас зурагтай холбоотой нэмэлт мэдээллийг бичиж өгье. Хоёр дахь зураг руу шилжье. Уг зурагт гарчиг оруулахын тулд өмнөх алхмуудыг давтна. Зургийг сонгож References tab-ийн Captions бүлэгт байрлах Insert Caption товчийг даръя. Энэ үед зургийн дугаарлалт автоматар нэгээр нэмэгдсэн байх болно. OK товчийг даръя. Зурагтай холбоотой нэмэлт мэдээллийг оруулъя. Гурав дахь зургийг сонгоё. References tab-ийн Captions бүлэгт байрлах Insert Caption товчийг даръя. Зургийн дугаар 3 болж өөрчлөгдсөн байна. Зурагтай холбоотой нэмэлт тайлбарыг бичье. Одоо эдгээр тайлбаруудын форматыг өөрчлөе. Home tab-ийн Styles бүлэгт байрлах булангийн товчийг даръя. Жагсаалтын доор байрлах Manage Styles товчийг дарж өгье. Харилцах цонхноос Caption сонголтыг сонгоё. Үүний форматыг өөрчлөхийн тулд Modify товчийг даръя. Уг харилцах цонхонд зургийн тайлбарын форматыг тохируулъя. Энэ хэсгээс фонтыг сонгож өгье. Хэмжээг нь арга болгож өөрчлөе. Өнгийг нь хар өнгийг сонгоё. Гэх мэтчлэн хүссэн форматыг тохируулах боломжтой. Форматыг тохируулсан гэж үзвэл OK товчийг даръя. Дахин OK товчийг даръя. Энэ үед зураг бүрийн тайлбар тохируулагдсан форматад орсон байна. Дээш нь гүйлгэж бусад зургийн тайлбарыг харцгаая. Баримтад дагуулгадах бүх зурагт энэ аргаар гарчиг оруулсан бол зургийн жагсаалтыг автоматар үүсгэх боломжтой. Зургийн жагсаалтыг баримтын төгсгөлд үүсгэцгээе. Курсорыг байрлуулан References tab-ийн Captions бүлэгт байрлах Insert Table of Figures товчон дээр даръя. Харилцах цонхны Caption Label хэсгийг харцгаая. Зургийн, бүснэгтийн эсвэл томьёоны жагсаалт үүсгэх хэсгээс шалтгаалan эдгээрээс сонголтыг хийнэ. Энэ удаад зургийн жагсаалт үүсгэх тул дөрөв дэх сонголтыг сонгоё. Энэ хэсгийг харъя. Уг сонголтыг сонгосон тохиолдолд тухайн зураг баримтын хэддүгээр хуудсанд байрлаж байгааг илэрхийлэх тоо жагсаалтад нэмэгдэнэ. OK товчийг даръя.
Дараах байдлаар зургийн жагсаалт үүснэ. 3 дугаартай хиймэл дагуул гэх зураг миний баримтын 3 дугаар хуудсанд байрласан байна. Энэ мэтэр баримтад агуулгадах ямар нэгэн объектэд гарчиг оруулснаар тэдгээрийн жагсаалтыг хялбархан үүсгэх боломжтой юм.